За сайн байцгаана уу. Бүгдээр нь энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд сургууль маань сурагчдынхаа сэтгэл зүйн боловсрол нийгэмшүү хөгжлийг дэмжсэн маш гайхалтай зохиц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энд эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Тэр тусмаа дөрөвдүгээр баг буюу сурагчдын урам зориг, мөрөөдөл, карьер төлөвлөлтийг хариуцсан байгаа. Тэгэхээр энэ бол үгнээсээ л ойлгомжтой байгаа учраас та нар юу хийхээ хамгийн сайн мэдж байгаа. Гэхдээ энэ дээр нэмэлтээр хэлэхэд яг өнөөдөр энд ирсэн байгаа эцэг эхчүүдээр танаа хамгийн ажил эхэлж болно. Жишээ нь энэ юу вэ? Хоёр ширхэг баатам аваад тэрхүү баатам дээр хүүхдүүдтэй зориулсан маш гоё чин сэтгэлийн урам зоригийн үгийг бичээд анги болгонд ангидаа хадаад үлдээнэ гэсэн үг. За нөгөө багууд ч юм бол төлөвлөлт бүх юмаа яриад байж байгаа. Танаа багийн хувьд гэх юм бол төлөвлөлтөө ярина. Хүүхдүүдийнхээ урам зоригийг яаж дэмжих вэ? Мөрөөдөлд нь яаж оч нэмэх вэ? Хүүхдүүдтэй энэ карьер төлөвлөлт гэдэг зүйлийг 1-р ангиас нь ахгуулаад яаж ойлголт юм болоо гэд. Магадгүй энэ бичлэгийг 1 2 3 4 гээд нэгээс 12 дугаар анги хүртэлх одоо ангийн эцэг эхчүүд үзэж байгаа. Тэгэхээр анги болгонд хүүхдийн карьерийг одоо карьер төлөвлөлтийг тухайн ангиас нь бэлдэж эхлэх бүх боломжууд байж идэг. Тэгэхээр яг энэ дөрвөн чухал сэдвээр эцэг эхчүүд маань эрэл хайгуул хийх ёстой. Гэхдээ танаа баг хамгийн ихний даалгавраа, хамгийн ихний ажлаа яг өнөөдөр энд гүйцэтгээд ангид нь хадаад гараарай гэсэн үг. За дахин би сануулж хэлье. Ватам хоёр ширхэг ватам цаасан дээр эцэг эхийн хуралд ирсэн бүх эцэг эхчүүдээр маш гоё чин сэтгэлийн хүүхдүүдэд зориулсан урам зоригийн үгийг бичээд хоёр ийм гоё урам зоригийн хүүхдүүдийнхаа мөрөөдөлд одоо хүч нэмсэн самрыг бүтээгээд гарах хэрэгтэй маа. Эндээс цаашаага яг танаа баг одоо 6 сар хүртэл хүүхдүүдийнхаа урам зориг мөрөөдлийг одоо дэмжихийн тулд бид нар эцэг эхчүүд ямар цагийг гаргах хэрэгтэй байд юм бэ? Яаж нөлөөлөх хэрэгтэй байд юм бэ гэдэг дээр бүгдээрээ ухаанаар оруулаад хамгийн гоё аргыг сонгоод бүх ангийн сурагчдад урам зориг, мөрөөдөл, карьер төлөвлөлтийг дэмжих боломжийг хүүхдүүд бүгдээрээ олгоцгоё. Амжилт хүсье.